За иргэдэд нэгдүгээрт бол шүүх дагнаж байгаа гэдэг нь өөрөө иргэдэд давуу талтай. Тухайлбал иргэний маргаанаар бол иргэний дагнсан шүүхтэй болж байна. Захиргаагаар дагнсан шүүхтэй, эрүүгээр дагнсан шүүхтэй. Тийм учраас иргэдийн хувьд бол тодорхой хэрэгээр дагнаж төрөлдсөн одоо илүү мэдлэг чадвартай шүүгчээр хэрэг маргаанаа шийдвүлэх шүүгд итгэл бол одоо сэрэх юм бүрэн боломжтой болж байгаа. За хоёрдугаарт нь түрүүн бас хэлсэн иргэд өөрсдөө шүүх байгаа газараа очдог биш, иргэдийнхээ байгаа газар ирж давзалгах шатны шүүх хуралдаанаа хийдэг. Энэ боломж одоо нээлттэй болж байгаа. Энэ боломж илүү өргөн хэмжээнд иргэдийн одоо тэр янз бүрийн зардал мөнгө гаргах тэр асуудлыг шийдэж өгч байгаа. За дээр нь бол шүүх бол нэлээд хэмжээнд захим хэлбэртэй болсон. Тийм учраас орон нутгийг одоо үл харгалзаад иргэд энэ онлайн системээр шүүх хуралдаанд оролцох, онлайн системээр одоо хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авах, тайлбар авах ийм боломжтой болж байгаа. Энэ утгаараа бол иргэдэд бол энэ шүүхийн шинжилгээний хүрээнд хийж байгаа зарим зүйлүүд бол илүү давуу болж, шүүхийн тухай мэдээллүүдээ авах гэсэн маш их нээлттэй болсон байгаа.